Эх орны төлөө нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараас ерөнхийлөгчийн нэрмжт марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээн боллоо. Бүх зэргийн их хар сүлдийг цэнгүүллээ. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа. Цэргийн албаагчдад орон сууцны гэрчтгээ гардууллаа. Цэргийн эмчнараас гавьяа цултан төрлөө. Эдгээр сурвалжлага болон салбар төрөнсөн бусад цаг үе үйл явдлын мэдээллийг хүлээн авч үзээрэй. Архим үзэгчдийн хамраг ирээ эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэгтгүүчний ерөнхий командлагчийн нэрмжит 9 дахь удаагийн марш тактикийн тэмцээнийг 5-7 дахь зэвсэгтгүүчний сургалтын нэгсэн төвөөс та бүхэнд өргөе. Хүрсэн байна. Намын марафон бүртгүүлээ. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын сургалт бэлтгэлийн чанар үр дүнг бодитоор илтгэн хариулдаг нэгэн цогц арга хэмжээ бол Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэгтгүүчний ерөнхий командлагчийн нэрмжит марш тусгай бэлтгэлийн аварга рот салаа тасаг шалгаруулах тэмцээн байдаг. 2007 оноос хойш Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрмжит болон 2 жил тутам зохион байгуулагдаж ирсэн тус тэмцээн энэ удаад Монгол Улсад орчин цагийн зэвсэгтгүүчин үүсэм байгуулагдсны түүхт 100 жил тохиож байгаа энэ онд явагдаж байгаагаараа ихээхэн онцлог тэр хэрээр хурц ширүүн өрсөлдөөнтэй болж өнгөрсөн. Эх орноо батлан хамгаалах эрхэм үүргийг хүлээсэн цог золбоо цэргэрс эрчүүдтэй мөр зэрэгцэн энэхүү эрдмийн албан зүтгэж байгаа эмэгтэй цэргийн албаагчдын эр зөрг тэсвэр хатуужил хурд хүч мэрэгжлийн ур чадвар авхаал самбаа тэдний олон сарын бэлтгэл сургуулилт хөдөлмөрийн үр дүнг шалгадгаараа энэхүү тэмцээн нэр хүндтэй хийгээд бахархалтай байдаг. Гуч хүртэлх цэргийн албаагчдаас бүрдсэн мото буудлагын салааны дунд явагдаж ирсэн тус тэмцээний босго өндөрсөж 3 салаа буюу мото буудлагын ротуудын дундах өрсөлдөөн болсон. Түүнчлэн тэмцээний журамд эзлэгдсэн объектыг чөлөөлөх, гранат шидэх, буудлагын шин төхөөрөмжүүд ашиглах зэрэг даалгаврууд нэмэлтээр орсон нь энэ тэмцээний бас нэгэн онцлог болж байна. Энэ ер нь бол аливаа улс орн өөрийнхөө цэргийг бэлтгэхдээ янз бүрийн аргачлалаар бэлддэг. Манай энэ одоо Монгол Улсын хэмжээнд зэвсэгчний хэмжээнд явагдаж байгаа энэ марш тактикийн тэмцээн бол бас өөрийн гэсэн онцлогтой. Бусад оронд одоо их олон давтагддаггүй ийм одоо төрөл. За энэ төрлөө энэ тэмцээнээр бид нар одоо сургалтаа явуулж байгаа ийм одоо онцлогтой юм аа. Марш тусгай бэлтгэлийн цогцлбор тэмцээний цар хүрээ тэлж
нэр хүнд ач холбогдол үүсгэхийн хэрээр офицер ахлагч, цэргийн гэрээт болон хугацаа цэргийн албаагчдын эдвэх чармайлт нэмэгдэж, бэлтгэл сургуулилд улам чамбай нарийн зохион байгуулалттай болж тэмцээнээс тэмцээнд туршлагажиж өрсөлдөөн улам ширүүссээр байгаа. Тэмцээний эхний өдөр гарааны өмнөх ажиллагаа буюу жигсаалын болон гардан тулааны үзүүлэг тоглолт, биеийн тамир, галын бэлтгэл, үеэл нар хөнөөх зэвсгийн хөнөөлөөс хамгаалах нормативыг хийж өрсөлдлөө. Тэмцээний шийдвэрлэх 2 өдөр мото буудлын салааротууд 10 км, эмэгтэй тасхууд 6 км замыг туулж, гараанаас барай хүртэлх цайд цэргийн хүний зайлшгүй эзэмшиж сурсан байвал зохих нийт 23 дасгал элементийг гүйцэтгэж, даалгавар биелүүлэх цэг хоорондын зайг туулсан хугацааны нийлбэр, өмнөх өдрийн гарааны өмнөх дасгал, нормативуудын гүйцэтгэлийн үр дүнтэй харьцагдан тэмцээний ерөнхий дүн гардаг журамтай. Өнөөдөр бидний одоо үр дүнд өнгөрсөн сар гарааны хугацаанд бэлтгэл сургалтын маань одоо үр дүн өнөөдөр одоо төгсгөл хаалт хийх гэж байгаа учраас бид өчигдөр гарааны өмнөхөөрөө чадах бүхнээ хийгээд өөрсдийнхөө хэмжээнд одоо үнэлгээгээ тавилчихсан. Өнөөдөр одоо сүүлийн өдөр шийдвэрлэгдэх тийм. Жишээ төчний 2 жилд нэг удаа болдог энэ олимпик гэж хэлж болно. Энэ тэмцээнд орж байгаа юм маш их өөр маш их бахархаж одоо энэ тэг 32 дараа ингээд албаачд ер нь сэтгэл өндөр байна. Одоо ингээд гараа эхлэж штэ тийм ээ. Гараа эхлэж байна. 20 минутаар гараа эхлэж байна. Гараанд гарна. Одоо бэлтгэл ер нь хэрэг хангасан. Бэлтгэл ер нь сайн хангасан. 100% та. 100% та хангасан. Тэгээд гараанд 20 минутаар гарна. Танаас салааных ер нь одоо яаж бас бэлтгэл хангах тийм ээ. Ер нь бүгд л адилхан өмөр зэрэгч адилхан хөс сурсчил ер нь өвлөөс хойш бэлтгэлсэн тий. Тэгээд ер нь бол энэ тэмцээнийг маш олон сар бэлдсэн. Тэгээд энэ тэмцээнд анх удаага орж байна. Миний хувьд бол замын ажлууд ер нь гайг байлаа. Зарим нэг зүдвэртэй газрууд байсан ч хичээсэн. Тэгээд энэ тэмцээнд орж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд цаашдаа хичээх болно л гэж хэллээ. Одоо ингээд ерөнхийлөгчийн маршинд 3 дахь удаага оролцож байна. Тэгээд өмнө одоо энэ жил ингээд цар тахалтай байсан ч гэсэн ингээд зэвсэгтөгчний маань марш тактик болоогүй тэглээгээд одоо ингээд ерөнхийлөгчийн маань марш болж ийн. Тэгээд одоо энэ ерөнхийлөгчийн марш ерөн зэвсэгтөгчний марш гэдэг бүр ингээд ихтгэдэд харьцуулж ярил ингээд цэргийн олимп байгаа. Тэгээд цэргийн олимптай ингээд хордогч сарж байгаа та маш их хайртай байна. Би одоо зэвсэгтөгчний энэ марш тактикийн тусгай бэлтгэлийн тэмцээнд энэ жил 15 дахь жилдээ орж байна. Тэгээд ингээд энэ сайхан тэмцээнд цэргийн хүний олимп болсон энэ сайхан тэмцээнд ингээд сайхан уралдаад аваад сэтгэл маш их өндөр байна. Ингээд нэр зэвсэгтөгчнийхээ албаа аж сайхан дайчтай зэвсэгтөгч нь үүсгэн байгуулсан 100 жилийн баярын мэнд хүргэе. 1991 оноос хойш анх удаа ротын төвшин зохион байгуулагдах болсонтой холбогдуулан хурай замын болон тусгай хүчний цэргийн командлаас шилдэг тамирчин дайчид оролцсон юм. Өмнө салааг үүдээс бол ороо түүнүүдийг бас маш тийм багийн зохион байгуулалт цахилгаат. За тэгээд хувь хүний бас их маш тийм бие дайчлах чадвар маш их шаардж байна. Тэгээд тэмцээн амжилттай зохион байгуулагдсанд за ямар нэгэн ослоо орог болсонд маш их баяртай байна. Өнөөдөр одоо 10 км-ийн трасын замыг туулах, бүх төрлийн одоо нормативуудыг биелүүлж туулах, гараандаа тусгай хүчний цэргийн командлын ороотын бие бүрэлдэхүүн бэлэн болсон байна. Ингээд багш нарын маань одоо дээд өдөрлгүүдийн маань одоо түүх бид бол сайн мэдэхгүй. Энэ бол одоо 30 жилийн өмнө ороотын марш гэж зохион байгуулагддаг байсан. 30 жилийн дараа одоо уламжлуулж ороотын марш одоо зохион байгуулагдаж байгаа онцлогтой. Энэхүү одоо олон тэгшээд авсан энэ сайхан жил шинэлхэн байгуулсан тусгай хүчний цэргийн командлынхаа нэрийн өмнөөс одоо батальонууд маань нэгдээд энэхүү тэмцээнд оролцох гээд ингээд зогсож байгаадаа туйлын баяртай байна. Ийхүү энэ удаагийн марш тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд зэвсэг түвшний жанжин штаб,
Хура замын цэргийн командлал болон тусгай хүчний цэргийн командлын харьяа анги байгууллагуудаас шалгарсан шилдэг дайчид хурд хүч авхаалт самбагаас хорин өрсөлдсөний эцэст тэмцээний ялагчид тодорлоо. Нийлбэр дүнгээр авраг тасгаар зэвсэг түвшний жанжин штабын тасаг, байнгын бүрэлдэхүүний авраг салаагаар тусгай хүчний цэргийн командлын салаа, хугацаа цэргийн албаагчдын авраг салаагаар зэвсэг түвшний жанжин штабын харьяа зэвсэг түвшний тэг 32 дугаар ангийн салаа, авраг ротор тусгай хүчний цэргийн командлын рот шалгарч ялагчдад шагналыг нь гардуулсан юм. Хэдийгээр тусгай хүчний команд байгуулад орж байгаа ч гэсэн одоо бус ангиуд маань нэгдлийн батальон маань амжилтаа батгсан сайхан амжилтаа орж ирэх гэж үзэж байна. Тэгээд ялангуяа нэмжинд орсон залуучуудаа командлагчийн зөвлөлөөс баярлалаа гэж хэлмээр байна. Зөндөө одоо түүх 100 жилийн одоо марш тактикийн төрөстэй сэтгэл маш өндөр байна. За энэ бол одоо манай одоо ангийн түүх уламжлал одоо медалийн алтан бүхэ одоо ингээд тасраагүй одоо амжилт үзүүлсэд маш их баяртай байна. За одоо энэ амжилт үзүүлсэн маань манай хуцаа цэргийн албаагч, тасгын захирч, одоо дасгалжуул, багш дасгалжуулагч, одоо тэдгээр хүмүүсийн маань одоо олон сарын хөдөлмөр одоо хүч одоо шингэсэн учраас одоо ингэж төрүүлсэн гэж үзэж байна. Бидний амжилтын манай тасгийн одоо амжилтын гол үндэс суурь нь юу байсан бэ гэх юм бол бид одоо ядарсан нэгийг асардаг, халамжилдаг сэтгэлтэй байж чадлаа. Тэгээд бид нэр зорилгоон тодорхойлж түүнийхээ төлөө тэмцсэн зүтгэлтэй байж чадлаа. Мөн алтан медалийг өөрсдийнхөө ингэр зүнэ гэсэн итгэлтэй байж чадсан. Тэгээд товчхондоо бол сэтгэл, зүтгэл, итгэл гурыг ингэ зогслоож чадсанараа бид нэр өнөөдөр тэргүүн байр шалгаж алтан медалийг нэртэй зүүсэн байна. За манай одоо энэ жил оролцсон зөвшөөрөгчөн болон төрлийн цэргийн командуудын бие бүрэлдэхүүн бол бас амжилтаа сайн бэлтгэж оролцлоо. Ялангуяа одоо хугацаа цэргийн албаагчид оролцсон бүрэлдэхүүн бол маш өрсөлдөөнтэй одоо бас маш богино одоо тийм одоо дойл секундээр бол дараагийн байр ижилсэн юм одоо амжилтыг цэргийн албаагчид үзүүллээ. За мөн эмэгтэй дасгал маань бас ширүүн өрсөлдөөд бас одоо богинохон хугацаанд бас одоо байр ижилсэн юм асуудалтай боллоо. Цэргийн мэргэжлийн онцлог ажил бүгдлийг бие бүрэлдэхүүнд ойлгуулж, залуучуудыг бие бэлтэр, сэтгэл зүйн хувьд өвдөгш хүмүүжүүлэх, аливаа бэрхшээлийг даван туулах, өөрийгөө ялан дийлэх чадварыг эзэмшүүлэн, цэргийн сургалт бэлтгэлийн чанар үр дүнг бодтойгоор илтгэн харуулдаг нь энэ тэмцээний мөн чанар юм. Цэргийнхний олимп болсон энэ тэмцээнийг 2 жилийн хугацаанд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд эх орныхоо төлөө тангараг өргөсөн залуус бэлтгэл сургуультай тасралтгүй хийж дадлах ур чадвараа нэмэгдүүлдэг юм. Та бүхэнд спортын өндөр амжилтыг хүсэн өрөөе. Монгол цэргийн сүр хүч үеийн үед мандан бадрах болтугай. Эрхэм үзэгчдээ эх орны төлөө нэвтрүүлэг үргэлжлэн хурж байна. 5 дахь зэвсэг түвшний сургалтын нэгдсэн төвөөс бэлтгэсэн сурвалжлагыг үзүүллээ. Үргэлжлүүлэн та бүхэнд дараах мэдээ сурвалжлагыг хүргье. Бэлгийн тооллын зуны тэргуун сарын шинийн 8-ны бэлэгдсэн өдөр бүх цэргийн их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах агуу төлөлийн оргилд зохион байгуулагдлаа. Туг сүлдний зохиолдлогтой агуй туулан Баянзүрх хайрхны салбар уул бөгөөд Чингис хааны түмэн гიშгтэн зэргүүд байрлаж байсан их хааны ташуур олдсон газар гэж түүхэн тэмдэглэгдсэн онцлогтой газар юм а. Бүх цэргийн их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслолыг төрийн ёслол хүндэтгэлийн журмын дагуу төрийн хонжин удирдан гүйцэтгэлээ. Бүх цэргийн их хар сүлдийг хүндэтгэлийн байранд залсны дараа Монгол улсын цэргийн тангарага давтлаа. Энэхүү тайлга нь Монгол цэргийн оройн дээд шүтэн болсон бүх цэргийн их хар сүлдээ хүндэтгэн
цэнгэл баяслыг нь хөгжөөж түүнд зэрэг ирсэнхээ эрдэм чадал, эд хав, сүр хүчийг илтгэн харуулж буй ёслол хүндэтгэлийн ажиллагаа бөгөөд цэнгүүлэх тайлгыг 2 жил тутамд үйлддэг. Энэ үеэр Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит марш тусгай бэлтгэлийн арга шалгаруулах тэмцээний тэргүүлэгчдэд ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг гардууллаа. Монгол улсад орчин цагийн зэвсэгтөвчин үүсэн байгуулагчдын 100 жилийн ог тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэгтөвчний ерөнхий командлагч Баттулга зарлиг гаргаж, зарим албаагчдыг төрийн дэд одон медалаар шагнасныг салбарын удирдлагууд гардуулан өглөө. Цар тахалтай холбоотойгоор шагнад гардуулах арга хэмжээг байгууллага төс бүрээр нь хэсэгчлэн зохион байгуулсан юм. Төр засаг батлан хамгаалах салбараараа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн Ахмад дайчид батлан хамгаалах яамны харьяа байгууллагуудын офицер ахлагч, ажилтан албаагчд зэвсэгтөвчнийхээ 100 жилийн түүхэн ойгоор шагнад хүртсэндээ баяртай байгаагаа бидэнд хуваалцсан юм а. Ингээ батлан хамгаалах салбар болон овголдог зэвсэгтөвчний хэмжээний нийт одоо 100 жилийн түүхийг бүтээлсэн та бүхэндээ одоо 100 жилийн баярын мэндийг хүргэе. За миний амьдралын бүхий л цаг үед бидтэй хамт байдаг. Энэ хамт олноороо бас бахархаж байдаг. Би зэвсэгтөвчөнд одоо ингээд 18 дахь жилдээ ажиллаж байна. Цэргийн төвөмлөгт одоо 4 дахь жилдээ ажиллаж байна. Энэ тэгш сайхан хоогоороо одоо төрийн дэд одон медаль олохтой ерөнхийлөгчийн зарлагаараа цэргийн үн төтөмдөө шагнагдсан төлөөх баяртай байна. Ажил амжилтаараа бусдаа манлайлж, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн төрийн дэд одон медаль болон салбарын шагналаар шагнагдсан нийт бие бүрэлдэхүүндээ баяр хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн өрөөё. Салбарын бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэх цогц бодлогын хүрээнд зарим албаагчдад орон сууцны гэрчлэгийг гардуулан өглөө. Цэргийн албаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу тодорхой эрхүүдээ хязгаарлуулж, томилолтоор амьдрах ажиллах газраа шийдүүлдэг цэргийн албаагчийн хувьд нийгмийн асуудал зайлшгүй төрийн оролцоо зохицуулалт шаардлагатай асуудал байсаар ирсэн. Батлан хамгаалах яам албаагчдынхаа нийгмийн баталгааг хангах талаар ихээхэн анхаарч, тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгаа юм. Батлан хамгаалахын сайдын төсвийн багц болон зэвсэгтөвчний хөгжлийн сангийн хөрөнгөөр албан тушаалын орон сууцуудыг шинээр барих, зах зээлээс холбогдох журмын дагуу худалдан авах замаар албаагчтай орон сууцчлуулах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Бид нар бол одоо өнөөдрийн барилгын одоо орон сууц метр квадратын үнээс нэг 70-аас 80% хөнгөлөлтөөр олгож байгаа. Метр квадратын үнэ нь бол нэг 200-аас 350 мянган төгрөгөөр энэ одоо офицер ахлагч нартай олох ийм одоо хөнгөлөлтийг үзүүлж байгаа. За энэ орон сууцнуудын ашиглалтанд орсон хугацаанаас шалтгаалаад энэ үнийн хэлбэлцэл байна. Манай батлан хамгаалах салбарын ажилчдын хувьд бас сайхан баяртай үйл явдал болж байна. Бэлтгэл болон чөлөөнд байгаа одоо ажиллаж байгаа ажилчин албан хаагчид офицер ахлагч нартаа одоо хуучин албан тушаалын орон сууц гэж байсан тэр орон сууцыг ховчилж өгч байна. Тэгэхээр саяын үгэнд дурдсан 597 хүн өнөөдөр тийм ховчлогдсон байр авж байгаа юм байна. Тэгэхээр одоо ингээд нийт одоо байрын ховчилж авсан улсуудынхаа өмнөөс батлан хамгаалах яамны удирдлага, жанжинтай удирдлагада баярал талархалж байгаа илэрхийлж байна. Түүнчлэн цэргийн бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмадуудаас гаргасан хүсэлтийн дагуу батлан хамгаалах яам зэвсэгтөвчний жанжин штабын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй зарим албан тушаалын орон сууцуудыг хөнгөлөлттэй үнээр буюу анх баригдсан өртөгт үнээс 70-аас 100% хүртэл хөнгөлөн оршин суугчид нь шилжүүлэх нь зүйтэй гэж үзэн энэ ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Албан тушаалын орон сууцыг хөвчилснээр цэргийн албаагчид өөрийн өмчтөй болж хөвчилсэн байрнуудын ашиглалт сайжирч орон сууцанд орох өргөдөл өгсөн хэдий ч шийдвэрлэгдээгүй байсан цэргийн албаагчдад орон сууц барих хөрөнгө төвлөрч байгаа бөгөөд цаашид энэ ажил төлөвлөгөөний дагуу үргэлжлэн явагдах юм. Батлан хамгаалахын харьяа цэргийн төв эмнэлгээс олон арван алдартан гавьяатнууд төрөн гарсан байдаг. Тэдгээр эрх хүндийн нэг бол Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар хүний гавьяат эмч цол хүртсэн бэлтгэлд байгаа дэд хурандаа оюун цэцэг юм а. Тэрээр амьдралынхаа 30 гаруй жилийг эрүүл мэндийн салбарт зориулснаас 27 жил цэргийн төв эмнэлгийн мэдээгүй зүйлэлт эрчим тэмцлэгээний салбарт зөвтгчээ. Мэдээгүйжүүлэлт эрчим тэмчилгээний зөвлөх цэргийн эмч клиникийн профессор, анагаах ухааны магистр, эрүүл мэндийн яамны эрүүл мэндийн байгууллагуудын магадлан итгэмжлэл, тусгай зөвшөөрлөн шинжээч, Монгол улсын хүний гавьяат эмч оюун цэцэг, анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний ангийг хүний их эмч мэргэжлэр төгссөн 1982 онд Ардын армийн 133 дугаар анги буюу 6 дугаар их бууны хорооны эмнэлэг албаны дараагаар ажил амьдралын гарааг эхлүүлсэн хос тангарахтан.
Гавьяат маань амьдралынхаа ханыг дагаж их говийн гарнизонд ажиллаж эхэлсэн тэрл он жилүүдээс ирээдүйн эмч мэрэгчлэлтэн болох эхлэл тавигдсан байдгийн хэмээн зэвсэг хүчнээрээ бахархан суун. Тэрээр 39 жилийг эрүүлэг хамгаалалт салбарт тэр дундаа мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний шат шатны албыг 27 жил тасралтгүйгээр гардан гүйцэтгэсэн нэгэн. Ингэхдээ 7 жил гаруй хугацаатай тэнцэх цагийг имлэг дээрээ ард түмэн цэргийн алба хаагчдынхаа эрүүлэнхийн манаанд жижүүрлэн хонсон байдаг. Дүү баянгийн гарнизоны дивизиэсэн олон одоо байрлагчтай, дээрээс нь одоо 10 гаруй хороо, за дээрээс нь тэгээд нэг хороо гэтэл одоо бараг 1000 гаруй одоо цэргийн албан хаагчтай ийм одоо хороо байсан. Тэгэхээр цэргийн одоо эмчийн онцлог гэх юм бол ганц одоо цэргийн албан хаагчдын эрүүл мэндийн төлөө биш бүхэл одоо байлдааны цагийн оронтойгоор ажиллана. Дээрээс нь нэмээд одоо 50 цагийн оронтойгоор ажиллана. Дээрээс нь бэлэн байдал гэж одоо хамгийн гол нэг чухал байдаг байсан. Анхан шатны тусламж үйлчилгээг одоо чанартай үзүүлэх ийм одоо чухал үүрэг байдаг юм аа. Тэрээр мэдээгүйжүүлэлт эрчимт эмчилгээний эмчээр ажиллах хугацаанд 36 мянган өвчтөнд эрчимт эмчилгээ, 5600 хүнд сэхийн амьдруулалт, 38100 мис сасал, мис ажилбарын үед мэдээгүйжүүлэлт хийж тусламж үйлчилгээг үзүүлсэн байдаг. Мөн цэргийн эмчийн гол үүрэг болох цэрэг татлагаар 30 мянга орчим цэргийн насны залуучуудад эрүүл мэндийн үзлэг оншилгоо, тухайлсан эмнэлгүүдэд 8000 өвчтөнд мэдээгүйжүүлэлт эрчимт эмчилгээний чиглэлээр яаралтай тусламж үйлчилгээг үзүүлснээс 701 амь тэнсэн тохиолдолд хүний амь аварч авралын гараа сунган мэрэгжлийн болон цэргийн эмчийн үүргээ амжилттай биелүүлсэн байна. Мэдээгүйжүүлэлт эрчимт эмчилгээний тасаг байгуулагдаад 45 дахь жилдээ одоо орж байна. Тэгээ энэ 45 жилд одоо нэг ч одоо энэ гавьяат цолтон төрөөгүй. Тэгээ анхны гавьяат гэдэг цолыг авсандаа би хамт олондоо бол туйлаас их баяртай байгаа. Ажлын хугацаанд өөрийн мэрэгжил мэдлэгээ тогтмол дээшлүүлэхийн зэрэгцээ, оюутны ширээнээс ажлын байранд шилжсэн мянган залуучуудыг мэрэгжилтэн болоход нь дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаж иржээ. Тэрээр одоо 30 гаруй гарын шавьтай. Анх 20 жилийн өмнө 2000 онд би энэ эмнэлэгт ирж анх ажилд орж ирсэн 2020 жилийн өмнө. За тэгээд тухайн үед оюун цэцэг эмч маань хүлээн авах яарал тусламжийн нэгдсэн засаг гэдэг нэртэй байсан тухайн үед. Ийм байхад тасгийн эрхлэгч би анх энэ засагт яаралтай тусламжийн эмч гэдэг орон тоонд ажилласан. Үүнээс хойш оюун эмчтэйгээ би 10 жил хамт ажилласан оюун эмч. Тэгээд яг жинхэнэ энэ албанд энэ эмнэлгийн мэдээгүйжүүлэлт эрчимжлэгээ гэдэг салбарт ажиллаад өдөө зэрэгтэй эмч болоод ингээд явж байхад бол гарын ганцанд хөлийн дөрөнд өгч гисэн. Яа харахгүй миний багш эмч нөгөө хамт ажиллаад эхлэхэд бол бас зарим тал дээр ингээд ширүүн юм шиг яг ингээд тулаад ажиллаад ирэхээр тэр ширүүн зам бол үнэндээ бол яг ингээд ажлын төлөө гэсэн зам байдаг. Ажлын бус цагаар бол оюун эмч маань бусдынхаа ар гэрт нь анхаарал тавьсан, халамж тавьсан, бас л яг л нөгөө их хүний сэтгэлээр энэ эмч сувилагч энэ тасгийнхаа хамт олныг ингээд хамгаалсан ийм л сайхан сэтгэлтэй. Тэгээд оюун эмчийнхаа гар дээр би одоо өдний хүртлээ. Өнөөдөр би энэ цэргийн гавьны одон гар шагнадах хүртлээ. Энэ бол манай оюун эмчийн бас гавья зүтгэл бидний одоо хамт олон донд хүмүүжүүлсэн. Тэгээ хамт олонч байдлыг биднэрт одоо үлгэр дуурайл болгож гисэн. Манай оюун эмч бол маш шилдэг, мундаг эмч төдөг удирдагч. Биднийг одоо нэг баг хамт олон ямар байх вэ гэдгийг өөрөө бол үлгэр жишээ биднэрт бол харуулдаг байсан. Тэгээ биднэрт одоо маш их хэмиг зааж зөвлөж гисэн, маш их олон шавнар төрүүлсэн. Тэгээ совилогч нар байна, эмч нар байна. Маш олон хүмүүсийг ажил мэргэжилтээр одоо гаргаж бэлтэж гисэн юм мундаг манай шилдэг эмч. Эмч нарын эрдэм шинжилгээ, онол практикийн хурлуудад 35 илтгэл хэлэлцүүлж, мэрэгжлийн болон зэвсэг түвшний төв хэвлэлүүдэд зөвлөмж, зөвлөгөө, асуудал дэвшүүлсэн нийтлэлүүд, мэдээгүйжүүлэлт эрчимт эмчилгээний тасгийн 20-30 жилийн ойн түүхэн замналын ном зэргийг бүтээлсэн хүн юм. За хагалгааны үед бол мэдээгүйжүүлэлтийг бол багаараа ажилладаг мэс засгийн эмчнэр, за тэгээд дээрээс нь тусдаг эмчнэр, дээрээс нь манай совилогч мэрэгчлэнүүд, дээрээс нь манай үйлчлэгчнэр гэдэг ингээд мэс засалт одоо багаараа ажилладаг. За дээр нь одоо эрчим тэмчилгээ шаардлагатай одоо
үйлчлүүлэгчид болоод эрчим тэмчилгээг бол 24 цагийн турш одоо тасралтгүй хийдэг ийм одоо онцлогтой ёстой зөвхөн болсон одоо ийм одоо чиглэл салбарт би энэ олон жил ажилласнараа бахархаж явдаг юм аа. Ийхүү эмч хэмээх эрхэм алдрыг нэр хүндтэй өргөж явахын зэрэгцээ эрс цэргийн тангарахтай энэ албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж дэд хурандаа цолтоогоор удирдлагын арга барилыг чадварлаг эзэмшсэн эрхэм гавьяатын цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Сайхан баяр Батлан хамгаалах салбарын хөгжил дэвшлийн төлөө залуунаас хөдөлмөр зүтгэлээ зориулан гавьяаны амралтанд гарсан ч хүүхэд залуусыг эх орон чөлөөөр хүмүүжүүлэх үйлсэд идэвхтэй оролцож ирсэн чөлөөнд байгаа дэд хурандаа Батчар, хурандаа хүний гавьяатамж Жамбалжав, чөлөөнд байгаа дэд хурандаа оюун цэцэг нарын ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Ахмад дайчин Батчарга 1945 оны чөлөөлөх дайнд дээрийн засварын бүлэг, цэнгийн бүлэг болон холбооны зангилгааны гэрэлтүүлгийн бүлгийг өдөрдөн оролцож явсан гавьяат үйлсдэн маань өдгөө 100 насны ойтойгоо золгож байгаа эрхэм буур аймаа. Эрүүл хооллолт, хоолны илчлэг, тэжээллэг чанар гэх зэрэг ойлголт хандлага орчин үед ихээхэн өөрчлөгдөх болсон. Нөгөө талаар цэргийн хөдөлмөр нь хүний бие организмаас ихээхэн энерги эрч хүчийг шаарддаг. Энэ онцлогийг харгалзан цэргийн албаагчийн хүнсний хангамжийн хоногийн нормыг 3 төрлийн 13 орцтой байхаар тооцож засгийн газрын хуралдаанаар батлууллаа. Давсны хэмжээ эрүүл мэндийн байгууллагын зөвлөсөн хэмжээнээс 5 дахин сахар, нүүрс ус буюу хурлын бүтээгдэхүүн болон малын гаралтай өөх тусны хэмжээ хэд өндөр цэргийн албаагчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа байдал нь энэхүү нормыг шинжлэх гол үндэслэл болжээ. Ингэснээр дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол улсын холбогдох мэргэжлийн байгууллагуудын зөвлөж байгаа элчлэг үндсэн шимтгүүдс амин дэм эрдэс үдсийг цэргийн албаагчид хоол хүнсээр дамжуулан зохистой хэмжээгээр авах нөхцөл бүрдэх юм а. Батлан хамгаалахын сайдаас дэвшүүлсэн хамтлагаа өөрчилж хариуцлага дээшлүүлэх уриалгын хүрээнд зэвсэг төвчний жанжин штаб, төрлийн цэргийн командлууд, зэвсэг төвчний нэгтгэл анги салбарууд, хүүхний хөгжил, албандаа хандах хандлага, цэргийн албаагчийн ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх олон хэлбэрийн арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ ажлын хүрээнд зэвсэг төвчний жанжин штабын даргын өгсөн үүргийн дагуу барилга инженерийн цэргийн удирдах газрын бие бүрэлдэхүүн, харийн анги байгууллагын цэргийн албаагчдтай цэргийн албаагчийн хөгжил, нийгмийн хариуцлага сэдвд сургалт зохион байгууллаа. Сургалтаар нийгмийн харилцаан дах цэргийн албаагчийн ёс зүй, гэр бүл, эрүүл мэнд, хувь хүний манлайлал, цэргийн албаны эрх зүйн ухамсар зэрэг сэдвт лекцүүдийг бие бүрэлдэхүүний оюуны болон соёлын гэрэлт хэрэгцээнд зориулан сонирдууллаа. Олон улсын музейн өдрийг дэлхийн нийтээрээ 44 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай улсын хувьд 2003 онд олон улсын музейн гишүүнээр элсэн орсноос хойш музейн өдрийг тэмдэглэж эхэлсэн. Энэ өдрийг тохиолдуулан Монгол цэргийн музейн удирдлагын санаачлагаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дэргэдэх музейн эрхлэгч ажилтнуудад зориулсан музейн ажлын арга зүйг нэмэгдүүлэхин сэдвт онол арга зүйн сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэхүү сургалтыг Оросын холбооны улсын Москва хотын зэвсгэрчний төв музей болон Ирхүү хотын түүхийн төв музейн судлаач, эрдэмтэн доктор, сургагч багш нар цахимаар болон танхимын гэсэн хослсон хэлбэрээр явуулах юм а. Сүүлийн үед дотоодын халбарус ч хүнд өвчний тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор хөшөлтөрөгчийн хэрэгцээ шаардлага үлэмж нэмэгдсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд глобал эцэдлийн хувьцаат компани Deseret олон улсын байгууллага хамтран 100 сая төгрөгийн өртөг бүхий 6400 ширхэг баллон хөшөлтөрөгчийн хийг цэргийн төв эмнэлэгт үн төлбөргүйгээр хандивлаж энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахад үнэтэй хувь нэмэр орууллаа. Хөшөлтөрөгчийн хэрэгцээ шаардлага жирийн үеийнхээс 8-аас 10 дахин зарим тохиолдолд түүнээс ихээр нэмэгдсэнийг эмч эмнэлгийн ажилтнууд хэлж байна. Цаг үеэ мэдэрч хамгийн их хэрэгцээ шаардлагатай байгаа асуудлыг шийдвэрлэхэд томоохон дэмжлэг тусалцаа үзүүлж хандбийн үйл ажиллагаа зохион байгуулсан тус байгууллагын удирдлага хамт олонд талархаж байгаагаа цэргийн төв эмнэлгийн удирдлагууд онцолж байсан юм а. Эх орны төлөө нэвтрүүлэгтэй хамт байсан эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа. Эх 7 хоногийн шинэ дугаараар иргэн уулзтлаа. Баяртай.